Бүсгүй та өөрийгөө эмэгтэй хүний хувьд гой сайхан эмэгтэй гэж, сайн ээж гэж, бүхнийг хүртэх хэрэгтэй эмэгтэй хүн гэж итгэж чадахгүй байна уу? Өөртөө итгэж чадахгүй, нөхөртөөгөө, найз залуутаагаа, хадмуутаагаа болон ойр дотныхоо хүмүүстэй тэгш сайхан харилцаа үүсгэж, ойлголцож, халуун дотн харилцаатай амьдарч чадахгүй байна уу? За тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Тархиа өөрчлөлт сургалтын мянган эмэгтэй сурагчдад тохиолдож исэн эдгээр асуудлыг зассан туршлага бидэнд мөн өвгдөөс мэрэгэн ухаанаас орж ирсэн мэдээллийг нийлүүлээд бид бүхэн тархиа өөрчлөлт сургалтынхаа эмэгтэй сурагчдад зориулсан эмэгтэй энерги хэмээх цоо шинэхэн сургалтыг та бүхэн зориулж зарлаж байна. Энэ сургалтанд дээр дурдсан асуудалтай хүмүүс суугалт зохилтой. Бид энэ сургалтаараа дамжуулан өөрийгөө ойлгох, ирээдүйн хань ижлээ сонгох, эсвэл одоо байгаа хань ижилтэйгээ эвтэй, таатай, сайхан харилцаатай амьдрах аргыг та бүхэнд заах болно. Ингэхдээ бид эмэгтэй энергийн сургалт, стил имижийн сургалт, гэр орноо тав тухтай байлгах сургалт, арьсаа арчлах сургалт болон дасгал хөдөлгөөний сургалтыг зааж энэ аргачлал дээр нэмээд хоёр шиг цоошин бясалгалыг та бүхэндээ зориулан бэлдсэн байна. Тэгэхээр эмэгтэй энерги сургалтандаа сууж өөртөө болон бусдад харилцаагаа засаарай. Аз жаргалд өөрийн эмэгтэй болоорой. За тэгэхээр та бүхний харж байгаа энэ бол юу вэ гэхээр Demodex буюу арсны хачиг байгаа. Хүний арс гаднаас зөвхөн гоё байх биш, хамгийн чухал хэсэг нь дотроосоо гоё байдаг. За энэ арсны хачиг буюу Demodex гэдэг маань Монгол хүн амын 80% нь байдаг. За энэ Demodex ихснэр яадаг вэ гэхээр бидний мэдээд байгаа батг гараад нөсөд бол бүсэд арс эмзэгшээд байна, харлаад байна гэд бүх асуудлууд үүсэж эхэлдэг байгаа. Тэгэхээр бид нар өнөөдрөөс эхлээд арсаа гаднаас нь биш, дотроос нь харж эхэлцгээх нэ. За үүдний өрөө бол айлын нүр царай байдаг. За үүдний өрөөнд эмх цэгцтэй, гэрэлтүүлэгтэй, хадгалтын зөв шийдэлтэй, үнэр болон агааржуулал, мөн ариун цэвэр, мөн дулаан уур амьсгалтай байвал сайхан байдаг. За бид нэр Улаанбаатарын хөрсний бохирдлыг мэдж байгаа. Маш их хөрсний бохирдолтой бид нар өдөржингөө явчаад тэр гутлаараа гэртээ туучих уу? Яг үүднийхээ хэсэгт тэрийг яаж зөв шийдэх вэ гэдгийг одоо ярилцгаая. Хүний талаар хаанхны сэтгэл ердөө 7 секундын дотор тогтдог. Энэ хугацаанд 11 чухал дүгнэлтийг хийдэг гэж бодохоор амар байгааз. Тэгээд 7 секундын дотор бид нар юу харж амжих вэ? Юу мэдэрч амжих вэ? Бидний одоо маш өндөр мэдлэг боловсрол, сайхан сэтгэл, жинхэнэ мөн чанарыг хүн харж амжих уу? Боломжгүй. Энэ хугацаанд юг харах вэ гэвэл ердөө л ямар хувцас өмссөн байна? Яаж бие авч явж гин? Нүүр царай ус засалт нь одоо зогссон байна уу? Тэр өөртөө итгэлтэй байна. Ерөөсөө энийг л харж амжина. Тийм учраас энэ стил имиж чухал байгааз. За тарих бидний биеийг удирддаг, хүний их биеийн тарихтайгаа холбож байгаа гол гүүр нь хүзүү. Тэгэхээр хүзүүний уян хатан байдал нь бидний тархины цусан хангамжийг сайжруулахаас гадна биеийн тэгшхэмтэй шууд холбоотой. За тэгэхээр өнөөдөр бидний ихэнх өдрийн ихэнх хагасыг бид нар ийм байдалтайгаар утас үзэх болон эсвэл буруу унтах гэх мэтчлэн олон буруу хөвшлүүдээс үүдэлтэй хүзүүний уян хатан чанар алдагдсан байдаг. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр хүзүүний уян хатан чанарыг хэрхэн сайжруулах талаар хамгийн ач тустай хоёр зөвлөмжийг бүгдээрээ ярилцъя. Эмэгтэй энерги гэж юу вэ? Энэ бол зөвхөн нэг айлгүй байх ч маягтай авах тухайн асуудал огтхонч биш. Доктор Жо багш хэлдэг хүнд 8 энергийн төв байдаг гэдэг. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд энэ 8 энергийн төв өөрөөр ажиллана. Эмэгтэй хүний хувьд бас энэ 8 энергийн төв өөрөөр ажиллана. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй энергийн хувьд бол энэ энергийн төвүүд нь салбиж ажилтдаг. Нэгдүгээр хүрдэн дээр эмэгтэй хүн авдаг байхад эрэгтэй хүн өгдөг гэх мэтчлэн 8 энерги нь эмэгтэй эрэгтэй хүний хувьд яг эсрэгцэж салбирцаж явдаг буюу эр хүүс, эм хүүс хоёр өөрөө эсрэгцэлдээр тогтдог. Гэхдээ энэ хоёр нийлж нэгдэжээд сая ин ян буюу нэг бүрэн бүтэн зүйл болдог. Тэгэхээр эмэгтэй энерги гэдэг нь өөрөө юу гэсэн үг гэхээр эмэгтэй хүн байглаасаа энэ ин ян дотор ямар байр эзэлдгийг, үүнийгээ хэрхэн идэвхжүүлэхийн, үүн дээр хэрхэн ажиллахын гэдгээ ойлгосноор эмэгтэй хүний айл, зан, харах өнцөг энэ зүйлсийг өөртөө суулгаснаар бид нар сая эмэгтэй энергитэй болдог байх нь байна.